Баярхан мөндөд үзэгчтэй 7 хоног бүрийн мегмар лав гарагийн 14 цагаас терминал 1 TV студиэс үзэгч танд чөлөө ярилцлага шууд хүрдэг. За өнөөдөр бид баяр наадмын өдрүүдийг тохиолдуулаад зуны улиралд мөн амралт зугаалгын улиралд түгээмэл тохиолддог эрүүл мэндийн эрсдлүүдийн талаар ярихаар эмчийг студид урьлаа. Нийслэлийн дөрвөн тусламжийн төвийн ахлах зэрэгтэй эмч тунгалаг ирсэн байна. Сайн байна уу? Сайхан зусж байна уу? За одоо баяр наадмын өдрүүд эхлэж байна. Энэ өдрүүдэд эрүүл мэндийн салбарын бол маш ачаалтай ажилтдаг. Ирэх дуудлагын тоо ер нь бас их баяр ёслолын үеүүдээр одоо нэмэгддэг, зуны үеүүдээр бас нэмэгддэг гэж хэлж болох уу? Тэр ялангуяа баяр наадмын өдрүүдээр ер нь ямар өвчлөлүүд зохилж тохиолддог юм болоо? За нийслэлийн дөрвөн тусламжийн төв, нийслэлийн хүн амттай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй 24 цагаар өдөр цаг алгасалгүй, минут алгасалгүй тусламж үйлчилгээгээ хүргэдэг байгаа. Тэгээд манай монголчууд чинь одоо үндэсний маань их баяр одоо наадам болж байгаатай холбогдуулан амралтын өдрүүд маань урттай. Тэгээд баяр наадмын өдрүүд одоо удаа үргэлжилсэнтэй холбоотой онцлог одоо юунууд зочмог өрсөлдүүд гардаг. Энд болохоор яг манай монголчуудын уламжлалт нөгөө зан заншил хоол тэжээл уламжлалт аргатай холбоотойгоор л үүсэж байгаа өвчлөл юм уу да гэж би энэ хувьд харж байна. Тэгээ манайхан ч сайхан баярлан хойшуураа идэн хорхгоо заавал хийж идэн хорхог хойшуур 2 айраг 3-гаар 3-гүйгээр одоо Монголын их үндэсний баяр наадмыг төсөөл шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө альва юмны тун хэтрүүлэлт гэдэг Монгол хүн чинь нэг хийгүү зантай бас нэг эндээ болчин шүү гэж нэг жоохон тийм татах чадвар жоохон сулаар юм гэж харагдав. За одоо нэг л уучвал нэг л идчихвэл болчих гээд байгаа юм шиг байна. Тэндээсээ болоод жоохон тунгийн хэтрэлт болоод байна гэж би хардаг. Тий. Архиа сайхан хорхгоо идэл боодгоо идчихвэл араас нь одоо 100 г татах гэж ярьдаг. Тэгээд тэр 100 г татах биш 100 г одоо хэдэн 100 г арч болоод ингээд ихтэйд явдаг. Тийм учраас энэ үед болохоор нойр улчирхаан чочмог өрөвсөл, гинтийн чочмог өрөвсөл. Энэ бол амь насны одоо эрсдэл хүргэх маш хүнд өвчин шүү дээ. Эсвэл одоо нойр улчирхаан чочмог архаг өрөвсөл маань чочмоор генет сэдрэхтэй архины хордлогууд байж болж байна. Баяр наадамтай холбоотой одоо олон хоног амардагтай холбоотой арх согтууруулах хундаа хэрэгэлсэнтэй холбоотой автослууд байж байна. За тэгээд одоо бороо үер ус одоо амралт зугаалгын цаг эхэлж байгаа болохоор үер усны асуудлууд энэ дуудлагууд одоо бусад үеийнхээ бодвол ингээд ирсэгсээд явцдаг. За бас одоо бага насны хүүхдүүд хоолны хордлогын асуудал байна тийм учраас тэн дээрээ манайхан сайн анхаарал өгөрөө яг та нарт үйлчлдэг одоо яг эмчийн үед хэлэхэд бол тиймэрхүү л анхааруулах зүйл байна да. Хоёулаа нойр булчирхаан одоо өвчлөлийн талаар ярилцъя. Сүүлийн жилүүдэд ер нь Монгол улсад нойр булчирхаан өвчлөлийн статистик хэр өндөр гарч байна. Мөн одоо яг шалтгааныг бол та сая цухас дурдлаа. Тэгээ илүү дэлгэрэнгүй дурдах юм бол за одоо нойр булчирхаан өвчлөл Монголд одоо сүүлийн баг 10 миний ажлын практикт харахад бол сүүлийн 10 гаруй жил тэр тусмаа сүүлийн 5 жил маш их залуужж байгаа, маш их чочмоор явж байгаа, маш их хүндрэлүүд дагуулж байгаа өвчлөлтэй нэг. Магадгүй өнөөдөр хүн болгонд сахартай юу, цусны сахар ихсдэггүй гэж ярьж байна те. Тэр сахарыг зохицуулдаг инсулин гэдэг даавар ялгардаг эс маань нойрлж хагаас ялгараад байгаа. Тэгэхээр нойрлж хаа маань өрөвсөл ингээд эхлэхээр тэр чинь өөрөөсөө ялгаруулах гормоноо өгч чадахгүй, зохицуулалтаа хийж чадахгүй, ажлаа гүйцэтгэж чадахгүй болохоор ядарн солидон тэрнээс холбоотой өөрөө ингээд өвчлөж эхэлдэг. Одоо тэгээд өөрөө өвчлөөд эхлэхээр нэг хүчтэй нөгөө хоолунд ялгаруулдаг, уураг, өөхтөөс, нүүрсөөс ялгаруулдаг фермент маань эргээд өөрийг нь хайлуулах жишээний маш хүнд өвчлөл байх нь. Нойрлчхаа өвдөлт нэлээх залуучсан. Тэгээд сүүлийн 5 жилээр нойрлчхаан чочмог өрөвсөл өмнөх одоо 5 жил миний амьдралын туршлагаар өмнөх 5 жил өмнөх 15 жилийг бодвол ер нь бол 3 дахин ихсэн. Одоо нөгөө фаст фуд хоол иддэг дандаа одоо хийж байсан ундаа хэрэгэлдэг те бидний өр хүүхдүүд өсвөр насныхан маань одоо хоолтын дэглэм гэдэг нь ерөөсөө алдагдчихлаа. Тийм тэгэхээр манайха ямар үед ямар хоол идэх вэ ядахтаа л тэгээд 7 хоног бид нэр цагаан хоол
Эсвэл хөнгөн мацаг бариад хонч чадж байгаа илүү хэдэн цагт бид нэр хоолоо идээд байгаа илээ гэдэг асуудлууд маш их одоо ажил амьдрал одоо хотын маань одоо амьдралын хэмнэлтэй холбоотой их алдагдаад байна даа гэж би харж байна нэмжхүүний хувьд. Нойр булчирхай өвчний одоо их үеийн шинж тэмдгүүд юу байдг вэ? Ямар шинж тэмдгүүд илэрх юм бол үзүүлэхгүй байна тий. Хоол шингэхгүй хэвлээ цардаах хэвлээгээр одоо гүйлгэхтэй жоохон юм мэдээл ингээд шингээж чадахгүй шингэн гүйлгэх тэгээд хөвлий дүүрэх жоохон аюулхай юм уу хөвлийн зүүн доор өвдөлтөх үе өвдөлтөх тиймэрхүү хөнгөн зэргийн өвдөлтүүд шинж тэмдэгдүүд илэрч болно. Үнэхээр ийм шинж тэмдэг илэрч авах юм бол зэмүрэг мэрэгжлийн эмчтэн үзүүлээ шинжилгээг өгөөд яг нойрлцохаа мөн байна уу биш байна уу бусад өвчнөөсөө ялгах шаардлагатай юу шаардлагагүй. Нэгэнт нойр булчирхай өргөсөд эхэлсэн л болвол анхан шатан дээр нь л арга хэмжээ авахгүй бол архишуулаад яваад байх юм бол цаашаа л хэрэгэд идэг хамгийн тавилан муутай хамгийн үр дагавар хэцүү өвчлөлүүд нэг шүү дээ. За өвчлөл нэмэгдүүлж байгаа түгээмэл шалтгаануудыг яг одоо онцолж хэлэх юм бол хамгийн эрсдэл өндөртэй нь. Тий одоо ерөөсөө эрсдэл өндөртэй хоол гэх юм бол дандаа фаст фуд хайрсан хуурсан хийж үсэн да. Тос ихтэй хоол. Тий тос ихтэй хоол байх нь байна. Одоо алкогольны төрлүүд байх нь вайнууд байна, өвтгөн сүтээ цайнууд байх нь байна тий. Дандаа л нөгөө хайрсан, хуурсан, одоо даршилсан, одоо хям, үрцгий бүтээгдэхүүн нүүцэлсэн бүтээгдэхүүн маань одоо хэрэглээ маань ихсээд ирэхээрээ нойрлж харахаг өрөвслийг үүсгэх нэг шалтгаан болж байгаа. Энэ л ерөөсөө л одоо бидний бараг л өдөр тутамдаа амьдралдаа өдөр тутамдаа хэрэглээд байгаа хоол хүнс болоо явчихж байгаа байхгүй. Тэгээ яг олон жил ажиллаад ирэхийн хувьд манай монголчуудын хоолны дэглэм одоо хооллолт гэдэг ойлголт бол ерөөсөө буруу хэрэгцсэн яваад байгаатай холбогдуулна л бид нэр наад захын өвдөлтүүд маань ихсээд байна, хавдрууд маань ихсээд байна гэж харж байгаа. Би бол ерөөсөө л хоол хүнсний одоо аюулгүй байдалтай холбоотой тэрийг хизээ яаж зохицуулж идэх чадвар тэр суралцахгүйтэй холбоотой бид нар өнөөдөр энийг хэрсэл хүрээд байна гэж үзэж байна. Баяр наадмын үеэр дээрээс нь хүмүүс хөдөө гадаа амралтанд явахдаа түрүүний хэлсэнчлэн хорхог, боодог гих мэтчлэн одоо өөх тос ихтэй махтай хоолыг түлхүү хэрэгэлдэг. За түүний дараагаар арх сектууруулгундаа хэрэглэснээс одоо үүдэлтэйгээр нойр булчирхай шок, өвдөлтийн шок болоод түрүүнслэмжийн маш их ирдэг. За одоо зарим харамсалтай тохиолдлууд бол тэр өвдөлтийн шокноос одоо даамжираад амнасаа алдах юм эрсдлүүд үүсдэг тийм ээ. Тэгэхээр яг энэ тостой хоол ундны араас арх сектууруулах ундаа нэг удаадаа хэрэглээд одоо энэ төрлийн цочмог өвдөлтийн шок үүсэх боломжтой юу аль эсвэл удаан хугацаанд одоо явсан өрөвсөл маань даамжирсаар ийм өвдөлтөнд хүргэдэг үү? Янз. Тий. Зарим хүмүүс болохоор иймэрхүү хорхог идээд ганцхан өрөөнх харьхуулсан ингээд нойрлцхан өвчл болоод некроз болсон тий. Хэвлий бүр ингээд хөхөрцөн эндийн цусан толгойд үүссэн одоо тэгээд шокын байдал одоо даахгүй юу гэд амар амь насны эрсдлүүд ажиглагддаг. Зарим нь болохоор одоо яг нэг 2 шилэн уусан, үргэлжлүүлээд 2 өдөр уусан ч юм уу, 5 хоног ч уусан. Яг тухайн хүний организмтай л холбоотой. Яг л нойрлцохын хорхны дараа хэдэн миллилитр архиухаар одоо нойрлцохоо өрөвсөхгүй гэж хэлж болохгүй. Магадгүй 50 г юм уу 100 г архиухад нойрлцохоо маш чөчмөр өрөвсөж болдог. Тэгэхээр яг тухайн хүний организмтай холбоотой л гэж би хэлэх гээд байна. Гэхдээ мэдээж угаасаа альва юуг удаан хугацаанд хэмжээгээр хэрэглээд ирэхээрээ л эн чинь цаашид гарах үр дүн хор хөнөөлөл ихсээд явчихж байгаа гэсэн үг байхгүй. Ятгнаа л одоо би одоо харахад хорхоо идэж олно, хуушураа идэж олно бид нар чинь тэр хорхог бодоггүйгээр хуушургүйгээр сайхан баяр наадмаа төсөөлөхий аргагүй шүү дээ тий. Тэр доор нь сайхан халуун ногоон цай гэдэг юм уу, буцалсан ус байдаг юм уу? Ятгнаа нэг 2 цагийн дараа тий 3 цагийн дараа баг зэрэг хэмжээний одоо алкогол хэрэглүүлэн айргаа хэрэглүүлэх зүгээрээ манайхан чинь шууд халуун орхог чулууга бариад халуун орхоо идэл араас нь шууд ингээл архивино вискигээд уух гад идэг. Тэгэхээр бас үнэхээр энийг сонсч ивэл нэрээ түргэний эмчнийг хэлжсэн шүү. Ятгахнаа нэг одоо тэр эрсдэлтэй хоолоо идснийхаа дараа бид тэдний 2 цаг мó 3 цаг хэрэглэхгүй байж байгаад хэрэглээч. Аль эсвэл хэрэглэснийхаа дараа сайхан халуун бүлийн шингийн юм угаад өгөөч. Ер нь хамгийн одоо энэ тэнд ингээд эрсдлүүд ингээд хардаг халуун хоол хүүтэн пиа гэж ярьдаг тий. Пиавт ингээд үйлчлэгээний газрууд энэ. Тэр эргээд хүний Монгол хүний амь насанд амар
занал хийсэн үг л дээ. Яг хав цаадах учрыг ойлгохгүй. Ер нь халуун хоолны дараа хүүтэн хоол юм одоо усундаа тий хүүтэн архиа ууна гэдэг бол ерөөсөө л баг нэг гал руу шууд ингээд яваад орж байгаатай адилхан зүрлэж хэлэхэд дотор ихтний хувьд шүү тий. Тийм их эрсдэл дагуулдаг бахана. Тэгэхээр цөмөрөө баяр наадмынхаа үед сайхан хорхоо идчихэд халуун сайхан ус буцалсан усаа ууж болж байна. Халуун сайхан ногоон цайгаа ууж болж байна. Тэгээд нэг 2 цаг муу 3 цагийн дараа хэрэглээч л гэж би одоо чин сэтгэлээс зөвлөмөр байна. Нойр булчирхай үрвсэлтэй хүмүүс ямар хүнсийг түлхүү хэрэглэхийг одоо зөвлөдөг вэ? Хамгийн одоо дуртай хүнс гэх юм уу нойр булчирхай эрхтний хувьд? Тааламжтай тий. Нойр булчирхай эрхтэн чи өөрөө нөгөө нэг хайр суурсан биш нөгөө чанаж болгосон хоолнд бантан байж болно, дутан шүл байж болно, сайхан гуралтай шүл байж болно тий. Тийм хоолнд их таата. Аль болох өтгөн сүтээ цай тэгээд аль эсвэл хайрсан хуурсан хит их халуун ногоодоо хит их одоо амтлагчтай хоолнд их дургу. Хайртай хоолны явах нь сайхан зүйлсэн, жигэнсэн, чансан хоолнууд л тэгээ шинэ одоо хүнсний бүтээгдэхүүнээр хийж байгаа хоолнууд л одоо тэнд илүү хайртай хэрэгтэй юм уу да. Гэтэ нойр булчирхай маань эдгэрэл аваад их сайхан эдгэрэл аавна. Бас одоо бүх одоо хүний организмын дотоод шүүрлийн амар том үйл ажиллагаа зохицуулж байгаа хэрнээ бас хүн өөрийг нь хайрлаж чадвал эргээд нөгөө хайраа өгч чаддаг хэрэгтэй шүү дээ. Тийм тэгж сайн эдгэрэлтэй гэж ойлгоход юм аа. Гамаа барьж чадвал гэсэн үг. Амьдралын дэглэмд гамаа барьж чадвал. Гамаа барьж чадахгүй болвол чи надад яаж хандж юм би чамаар яг тэнгэж хандж гимээр л тэр их шокийг, тэр их өвдөлтийг, тэр их одоо хортой үр дагаврыг яах нь өгдөг бахан гэж ойлгох. Шинж тэмдэггүйгээр нойр булчирхай үрвсэл далд хэлбэрээр явагдчих боломжтой байдаг. Боломжтой ховор тохиолдолд бол боломжтой тий. Яг бид нэр хэвлийн таргалтууд байдаг тий. Тэр бол нойр булчирхай одоо өвчин үүсгэж байгаа эхний шандагч сахар хоол тэжээлийн одоо шингээл дардагдах тий шинж тэмдэггүй явагдах нойр булчирхай үрвслүүд бол байна. Өвдөлтийн үед өвчин хандах им уух байдлаар зовирыг одоо дараад өнгөрөөх нь нойр булчирхай үрвслийг нь очлогдох хугацааг нь хойшлуулах ч юм уу шинж тэмдгийг дараад одоо илүү өндөр эрсдэлтэй түвшинд аваачих юм тохиолдол байдаг юм болов. Тий, яг та яста зөв асуулт асуул. Манайхан ч өвдчөөд гээд өөрсдөө дур мэдээлэл энэ сангаас юм авч байгаа л нэгэнтэйгээ ярьдаг ч юм уу тийм сайн гэл янз янз юм хэрэглээд идэг. Ер нь танд эмнэлзэн зовир илэрсэн л бол цаг авалгүй та эмнэлгийн байгууллага мөрөгжлийн байгууллагад нь хандаач. Өөртөө яг онсон эмчилгээг зөв тунгаар аваач гэж би зөвлөмөр байна. Түүнээсээс хин нэгний амаар биш, хин нэгний зөвлөмжөөр биш. Яг гоо өвчин хандах эмүүдийг ингээд удаан хугацаагаар ингээд хэрэглээд идэг. Ганц нойр булчирхай гэлгүй өрөвсөлт өвчнүүд байдаг тий. Сүүлдээ одоо нөгөөх нь өвчин хандах эмдээ дарагдхаа байгаад одоо синергизм үйлчлэгээ үзүүлээд татаа ухаал дох, кондор, шокт орох тийм үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр аль эртэл танд өвдөлт өгөөл эхэлсэн л хөвлийн өвдөлт өгөөл эхэлсэн л ах юм бол эмнэлгийн байгууллагатай хандчих. Тэр шиг зөв арга зам байхгүй л гэж зөвлөмөр байна. Яг дур мэдэж өөрөө эмчлэхгүйгээр. За хөвлийн одоо зүүн доод хэсгээр хэрвээ өвдөлттэй за мөн хоол идсний дараагаар гүйлгэж явах юм бол эмнэлгийн байгууллагад яралтай хандах тэр ялангуяа нойр булчирхай үүдэж гэн өрсөж гэн гэж үзэж болох уу тийм ээ. Бас яг зүүн дороо гэхгүй аюулхатай өвдөж болно. Хөвлийн араар өвдөж болно. Зүүн дороо яг зүүн доор өвдөлт бол эмч үзлэг хийгээд тэмдэглэлтээр зүүн доороо гэдэг нь ялгадна уу гэхээс яг өвдөлтөөр болохоор аюулхаад өвдөд ихрээд л гэсэн зовирууд өвдөдөд хилээд идэг. Өөлжлөө, гүйлгэлээ, маш хүчтэй өвдөж ингээл очиход хүүтэн хөлсдөө тий. Ингээд захаа суцсууд нагшчихсан нилээх зовиртай дараагийн арга хэмжээ авахд нэлээд эрсдэл учруулсан байгаа гэдэг байхгүй юу. Тэгэхээр яг одоо яг тэнд л өвдөл нойр булчирхай шүү гэд хэлчихэд бас хэцүү. Таны одоо гиз дүүрээ санхаагаад одоо хоол шингээхгүй тий хоол идэнгүүт л нэг шингээхгүй байна гэд манай монголчууд ярьдаг тийм. Эсвэл жоохон юм мэдлээ хоол идлээ 10-аас 20 минутын дараа та шингээ алдаад байна. Өвдөлтгүй шүү. Тэр үед магадгүй нойр булчирхай сэтрээ явж явах үедээ үзүүлээрэй л гэж хэлэх гээд байна тий. Ямар шинжилгээгээр одоо нойр булчирхай өвчлөлийг тодруулах вэ? За одоо бүх дүүргийн эмнэлгийн хүлээ авахуд бүх эмнэлгийн хүлээ авахудад
нойрлцоо эхо шинжилгээ. Биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр ерөнхийдөө нойрлцоо маань тойм нь харагдчихна гэсэн. Өөр цаашаа асуудал ингээд яах юм бол хөвлийн татчтай компьютер томограф CT гэл ингээд хийлгэж болно л доо. Ер нь гар дойрох 3 шинжилгээгээр нойрлцоо мөн үү биш үү гэдэг нь ингээд ялгагдчихдаг байна гэж хэлмээр. За баяр наадмын үед яг энэ төрлийн өвчлөлөөс одоо сэргийлэх энгийн зөвлөгөөг та дахин давтаж хэлж өгөөч гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр одоо маш түгээмэл бидний мэддэг боловч алдаа гаргадаг ч юм уу тийм ээ эрсдэл хүргэдэг одоо зан үйлүүд байна л да. Одоо өөрийн мэдлгүй гэх юм уу аль эсвэл одоо сэтгэл хөөрсөн үедээ гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар эрүүл мэндийн эрсдэлд орох тохиолдлууд байгаад байдаг учраас хамгийн чухал 3-5 зөвлөгөөг таныг өгөөч гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр яг энэ өдрүүдээр бас одоо шокийн байдалтай эмнэлэгт хүрэгдэж ирдэг тохиолдлууд бас их олон тэр ялангуяа зуны улиралд их олон тохиолддог учраас тийм ээ. За би хүмүүс одоо наад захын таны хөвлөд ямар нэгэн зовир илэрсэн бол хүн тоолны дараа хизээч битээ алкогольны төрлийн эдээч. Энийг бол хөвлөд л өвдөлт илэрсэн ямар нэгэн одоо сая миний хилдэг нэг л илэрсэн бол битээ угаач гэж зөвлөмөр байна. Тэгээд хит их даршилсан, хайрсан, хуурсан юм баг хэрэглээч. Хэрэглэж болно. Чи нойруулчихаа өрөвсөлтэй бол энийг идэж болохгүй гэх юм байхгүй. Тэгэхээр баг тунгаар зөв цагт нь хэрэглээч. Аль эсвэл та нойр булчирхаа архаг өрөвсөл ингээд сэтрээд архаг өрөвсөлтэй гэдгээ мэдээд идэг байхгүй юу? Манайхан ч өөрөөсөө мэдээл месинфорт эмээ сангаас авж угаал тий ингээл одоо имофек гэл эцний хүрэл цохилгооны дарангуулад гүйлгэл зогсоодог юм байна. Энийг ингээд авж угаад ингээд шинж тэмдэгээ дараад байгаа ч гэсэн яг хоолтон дээрээ ингээд шууд замраагүй тавьчихдаг байхгүй өөрийгөө. Тэгэхээр үнэхээр л танд нойрлцохоо өрөвсөл байдаг болвол эдгээр хоолуудыг маш бага тунгаар хэрэглээч гэд би зөвлөмөр байна. Болж өгвөл одоо өөрсдийнхөө хайрсан өөрсдийнхөө бэлтгэсэн өөрт хоргүй гэж байгаа хоол хүнсээ хэрэглээч. Мөн одоо хүнсний ногоог маш сайн угаагаад ариутгаад энэ хоолтойгоо хамт хэрэглээч. Болж өгвөл хорхог эзнийхаа дараа шууд битгий арга угаарай. Хорхог эзнийхаа дараа шууд битгий хүүтэн фяв одоо виски одоо алкогольны төрлийн юмыг шууд битгий их тунгаар угаач. Ингийн зөвлөгөөнийг л хэлье да. За баяр наадмын өдрүүдээр өөр одоо дуудлагын дийлэнх төрлүүдийн эзэлдэг эрсдлүүд бүгд өвчлүүд ер нь юу байдаг юм бол насан туршид бол мөн одоо хүүхдүүдийн талаар ярихад тийм ээ яг одоо хичээл амарсан үеэр бол хүүхдүүд бол илүү эрсдэлд өртчихэдэг. Тий эрсдлүүд бас гидсний халдварууд бас яваад идэг тий. Тэгээд бас нөгөө баярлаж цэнгээд надад явж байгаа тохиолдолд хүний сонор сэрэмж алдсантай холбогдуулаад үерөөс ихтэй бол үерөөсний асуудлууд байх нь байна. За тэгээд хурд хэтрүүлсэнтэй холбоотой одоо зам тээврийн ослууд ихсдэг. За тэгэл бусад хордлогын шинжүүд ихсдэг байх нь байна. Яг бас нэг халуун нартаа одоо наршилт гэж ярьдаг тий. За тухайн үеийн цаг агаарын байдлаасаа болвол энэ маань өөрчлөгддөг. Түүнээсээс бороотой өдөр заавал наршилт болохгүй шүү дээ. Тэгэхээр хэрвээ бас нөгөө нэг эсэргээрээ 2-3 хоног үргэлжилсэн бороотой тий хүүтэн байх юм бол магадгүй алкогол хэрэглэсэн иргэд маань одоо тасарч энэ тасарч унаад юм уу тэнтэй холбоотойгоор осголтууд бас явагдаад байдаг. Тийм бүлэглэлтүүд байна. Ерөнхийдөө бас ханаа том уу одоо тууралдаад бүхний одоо хамарсан уу олныг хамарсан хүмүүсийн бөөгнөрл болж байгаа холбоотой бас яг уу ганц нэг нөгөө хамсгалын замын юм уу тийм чичмэг халдвартай өвчнүүд бас ихсэх магадлалтай байна. Түүнээс одоо яг одоо SARS шиг, томоо шиг, улаанбархан шиг бас яг ийм юм болно гэж хэлэхгүй тийм магадлалтай л гэж хэлмээр байна. Улирлын чанартай хүмүүсийн бөөгнөрлөлтэй холбоотой тийм. За яг зуны улиралд ирдэг дуудлагуудыг ер нь зонхилж ангилж үзэх юм бол зонхлын ер нь ямар дуудлагууд ирдэг вэ? Зуны урлагийн дуудлагууд яг ханаа томоо маань арай гайг болчдөг. Улирлын шин чанартай учраас тийм учраас ер нь бол ерөөсөө л нөгөө хоол осруулах хэрэгтэй холбоотой бөөлдсөн, гүйлгсэн, суулгасан өгдлүүд маань ихсээд, хэвлэн өгдлүүд маань ихсээд ирчдэг онцлогоороо. Тэгээд хурдтай холбоотойгоор зам тээврийн ослууд маш их ихсдэг. Өвөлчин бас манайхан ч нөгөө хальтаргаа гулгаатайгаа холбоотой бас зөөлөн явна тий бас хурдаа тааруулж явдаг. 100 бол тийм эрсдлийг тооцохгүйгээр
хурдны ослууд их гардаг. Онцлог нь бас тэр шүү. Тэрийг бас хэлэл өгчээ тий. Яагаад тэр гэдэгтэй. Гидсний халдварууд ихсдэг гэлээ. Гидсний халдварын үед одоо ямар шинж тэмдэг илэрхүү мөн эмнэлгийн байгууллагад хандхаас өмнө гэрийн нөхцөл ямар арга хэмжээг авах хэрэгтэй байдаг юм бол одоо цаг алдахгүйгээр тийм ээ. Чочмог халдвар хордлого энэ жил болохоор халдвар хордлогын шокт хүргэдэг. Чочмог халдвар төвчин л доо. Хэдэн ч хүн үдчих болно. Тэгэхээр эхний ээлжинд бол маш хэмжээний бөөлжилт эхэлдэг тийм. Маш их хүн үнэртэй, эсэглэн үнэртэй гүйлгэлтүүд эхэлдэг байхна хүн одоо чочмог богино хугацаанд шимний дутагдaltaж халдвар хордлогын шокт ордог байхна. Тэгэхээр ерөөсөө энэ дээр заавал би ийм уугаад ийм арга хэмжээ аваад ингээ гэртээ байгаад байна гэхгүйгээр таны хүүхэд бай, таны ээж аав бай, та өөрөөч бай хамаагүй нэг юм хоёр удаа хөвлөгээр өвдлөө бөөлжлөө ерөөсөө л эмнэлгийн байгууллагатай л ханд. Тэр бол хамгийн оновчтой асуудал. Магадгүй эмнэлгийн байгууллага ирэхэд танд гэрт чинь хорсоол байх юм бол хорсоолоо өгчөөж болно. Бүлийн шингийн юм нэг дор биш баагаар ингээд бүлийн шингийн юм уулгаад ингээд хүнээ тайван байлгаж хийж болно. За энэ дээр бол заавал энэ нэмийг угаад байж байгаа гэж зөвлөж болохгүй тийм. Тэгэхээр эмнэлгийн байгууллагатай л хандсан дээр. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод үер ойр ойрхон давтамжтай бууж энэ хурд үндэсний хэмжээ их байна тийм ээ. Үүнтэй холбоотойгоор бас хорт шавж болон хортой могооны асуудал бас яригдж байна. Одоо жишээлбэл бамбан хоншорт могоотой таарах юм бол хатгуулахгүй байх эрсдлээс өөрийгөө хамгаалаарай гэх мэтчлээ одоо хэлбэр дүрсийг нь хүртлээр нь иргэдэд тийм маш их сэрэмжлүүлдэг тийм ээ. Тэгэхээр сануулдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо яг ууланд алхалт хийж яваа ч юм уу өвс ихтэй одоо чи гихтэй газар явж байгаа тохиолдолд одоо могоо татгуулах эрсдэл үүсэх юм бол ямар арга хэмжээнүүдийг яаж авах хэрэгтэй байдаг юм бэ? Мөн одоо эмнэлгийн байгууллагт хандах тэр хугацаа буюу амнаас аврагдах юм уу хордохгүй байх тэр хугацааг юу ямар байдлаар тооцоолт юм бол. За одоо хоёлоо могоо татгууллаа гэд бодоод үзье тийм богд болно. За дөрвөн цэлэмжтуудад очин дэше алхаад очин бас дөндөө баггүй хугацаа зарцуулт тийм үү. За тэгээ хамгийн эхний арга хэмжээ бол хоёлоо нөгөө атгуулсан эрхтнийхээ одоо хөлдөөл хатгуулж дарах багтаа явж байгаа юм чинь. Одоо хөлийнхөө хөдөлгөөний хязгаарлах хөлөө баг зэрэг өндөрлөх, тэрний цэсэн хангамжийг сайжруулах, бүр боломжтой одоо хажууд нь байх юм бол жин тавих тий. Жин тавих боломжгүй байх юм бол ерөөсөө хөдөлгөөн хязгаарлал байж ах юм бол эмнэлгийн байгууллага одоо дараагийн арга хэмжээг ингээд авна. Хөдөө орон нутагт яваад энэ тийм зугаалгаар яваад эмнэлгийн байгууллага тусламж үйлчилгээ авах үнэхээр хол байх юм бол ятгахнаа одоо эхний ээлжинд цөмөрөө могоо хор гэдэг чинь хүний биед ороод хороо айлгаруулаад тэрний эсрэг харшлын урвал хүчтэй явагдаад байна тий. Тэгэхээр ятгахнаа нэг харшлын эсрэг юм тухайн хүнд таарсан тунгаар хүүхдэд бид юм бол тухайн юмээ таллаад ч бага насны 0-оос 6 сараас одоо 0-оос 6 сартай байд юм уу 2-оос 3 настай байд юм бол за ядаж болио гэхэд хоёлоо нэг 2-оос 5 настай хүүхдийг аваад үзэхэд нөгөө эмнийхээ 3-ны 1-ийг тий нөгөө эмнийхээ харшлын эмнийхээ за нэг 5-аас 10 наснд байх юм бол нөгөөнийхөө талыг 10-аас дээш настай байх юм бол ядахнаа нэг харшлын эсрэг юм бүтнээр нь угаад байж байгаа хөдөлгөөнөө хязгаарлаад илүүдэд одоо манайхан ч цус мус санан манан гээл одоо тийм асуудлууд байдаг л да. Тэгэхгүйгээр хөдөлгөөнөө хязгаарлаад хүүтэн чинь тавиал байж байгаа юм бол ядах харшлын эсрэг юм угаад байж байгаа юм бол одоо тэгээд өөртөө авж байгаа амар том арга хэмжээ болоод байна тийм. Тэгэхгүй бол бас хэцүү шүү дээ тий юмыг бол эрсдлээ баг гэж үнэлж болдгоо хорл бол хор штэ тий хатгуулсан л бол хатгуулсан тийм учраас тэгж хэрэгснийхаа дараа аль өөр ойрхон байгаа эмнэлгийн байгууллага одоо сум хөдөө орон нутагт явж гин тэр сумын эмнэлэг рүү дүүргийн эмнэлэг рүү аймгийн эмнэлэг рүү тийш тусламж очоод тусламж аваач тэндээс тусламж аваач л гэж хэлэх гэдэг тий. За яг могоо татгуулсны дараагаар ямар арга хэмжээг авч болохгүй вэ? Одоо хүмүүсийн буруу боддог арга хэмжээнүүд байдаг шүү дээ тий. Одоо ам дамжсан уламжлалт гэдэг ч юм уу эсрэгээрээ тэр 8 насыг нь бөгөөд одоо эрүүл мэндийг хамгаалахаас илүүтэйгээр бүр илүү хэрэгсэл учруулж идэг тийм буруу үйлдэлүүд юу байна? Цусыг боож аваад ингээд хөлийг ханан манан гээл тэгдэг тий. Тэр бол өөр эргээд амар эрсдэл учруулдаг байхгүй. Нэгд ингээд шин шарх үүсгэж энэ тэр шарх үүсгэж байгаагаар халдвар орох эрсдэлтэй. Тэр хүнд үнэхээр яг одоо цэвэр эмнэлгийн биед ариутгсан одоо багаж ариутгсан хөвөн тэр явахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө л нөгөө аюулаас хол бах. Тэгээл ерөөсөө хөдөлгөөнгөө байлгах
үлэн хүүтэн жин тавиал ингээд 10-аас 15 минут жин тавиал байж байгаа чи. Жин хүүтэн жин гэдэг маань эргээд нөгөө суцсыг тэлэхгүй суцсыг агшаагаад өгдөг. Агшсан суцаар нөгөө сүртэй нөгөө хортой бодис маань цаашаа богино хугацаанд тарахгүй гэсэн санааг илэрхийлж байгаа ерөнхийдөө тий. Яг хатгуулсан хэсгийг бас боо харгуудыг хэрэглээд байх шүү гэдэг энэ зөв үү? Одоо нэг тухайн хүн маань одоо болттой байх юм болоо болтгүй байх юм болов гэж асуудлаар нь үнэхээр танд боох боломжтой байх юм бол яг тэг хатгуулсан одоо газраасаа нэг одоо 2 юм уу 3 дээшээгээ их хэмжээний чангалахгүйгээр одоо боломжтой гэж чангалаад ингээ байж үлэх зүгээр тий. За яг баяр наадмын өдрүүдээр одоо морины уралдаан бүхийн барилдааны үеэр сурын харваа зэрэгийг арга хэмжээний үеэр эмнэлгийн бэлэн байдлыг ер нь яаж хангаж ажилладаг юм бол гарах ер нь эрсдлүүд юу байдаг вэ? За нийслэлийн төргөн төсөлмжийн төвийн одоо баг хамт олон одоо хүүд олон худагдах эрүүл мэндийн төсөлмж үйлчилгээг одоо дангаараа хариуцдаг ажилладаг. Хөөдлөө худагдах баяр наадамчидтай. Тэгээд одоо манайхан бол мэдээж баярын өндөржүүлсэн бэлэн байдал гэж инженер, жолооч нар хүмүүст авсан байгаа. Инженер техникийн албадууд бензин, тоос, эм тарианы хангамж гэд бүх юмаа бүгдийг бэлтжигсэн байгаа. Жилийн жилд ингээл нийслэлийн төргөн төсөлмжийн төв хөөдлөө худагдах төсөлмж үйлчлэгээ ингээд гүйцэтгээд явдагтай холбоотой ингээд яг ягштал биелүүлээд бэлдсэн одоо хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, эрсдлийн төлөө ингээд ажиллахад бэлэн байгаа. Тэгээ баг хамт олон одоо эмчнэр одоо бүх юм бэлэн байгаа. Тэр талаар манайхаа айлтгүй шүү гэж хэлмээр байна. Наадмын өдрүүдэд ер нь яаралтай тусламжийн дуудлагын тоо энгийн өдрүүдтэй харьцуулахад ер нь харьцангуй өндөр байдаггүй, гайгүй байдаггүй. Статистикууд ер нь яаж гардаг? 15% нэмэгдэл өгнө. Нэмэгдэл өгнө. Өдрийн цагаар болвол юу яадаг вэ? Яг наадамчид маань бүгдээрээ наадамлаад хүүд олоо руугаа яваад төв цэнгэлт рүүгээ яваад ингээ баярлаад ирдэг. Орон цагаар гэртээ ирээл манайхан чинь зүрхээр нүгдэж болно. Одоо даралт нь ихсэж болно. Яадран, сулдан, хоолны хордлого авна ингээд өвчлөлүүд бол орон цагаар тэгээ шөнийн дуудлагууд бол эрс нэмэгддэг. Ачаалалт ихсчихдэг. За түүнээс биш яг нөгөө бусад үеигтэй одоо дуудлага хэд дахиар их юм 10-аас 15-аас 20 дахин л хувь нэмэгддэг дээ. Яг хоо нөгөө цагийн хувьд бол ялгаатай байгаа даа. Тэгээ өдрийн цагаар гайгүй байж байгаа л орон цагаар гэртээ ирээл ер нь бол нэг 19 цагаас шөнийн 3 цаг хүртэл бол бичигний шүдэ манайхан ч. За цаг агаарын нөхцөлөд бас их тогтворгүй болжээ. Нэг өдөр одоо гинт бороо ордог бол дараа өдөр нь их өндөр хэмээр халдаг болж байна. За бүр одоо дэлхийн нөгөө хэсэгт буюу Европ төвд одоо энэ 100 халуунаас бол одоо гэхэд эхний 1 сарын байдлаар 1300 орчим хүн нас барсан талаар ингээл мэдээлж байна. За Улаанбаатар хотод бол агаарын температур харьцангуй тогтвортой гайгүй байгаа юм шиг боловч бас зарим өдрүүдээр хит халж байна. За эдгээр өдрүүдэд одоо нар шиг шингэний дутагдалд орох гэдэг ч юм уу даралт ихсэх гэх мэтчлэн бас эрсдэл тулгардаг байхаа. Энэ үед ер нь ямар арга хэмжээ гэрийн нөхцөлд яаж авах вэ? За мөн ямар шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд зайлшгүй эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай байна. За толгой даралт ихсэх те толгой хүчтэй өвдөх, өгөөлөх, бөөлжөх, тэнцвэр алдагдах, хил орооцолдох одоо ингээд гар хөл ямар нэгэн талдаа одоо ингээд мэдээ алдах, жирүүнийхтэй тиймэрхүү шинж тэмдэг өгж явах юм бол яаралтай одоо манайхан чинь бүгдээрээ цэсний даралт хэмждэг афрадтай болцсон. Тэр афрад өөрөө өөргөө үзээд тэгээд тогтсон эмээ авах нь байна. Тогтсон эмээ аваад тайван хүлээж авах нь байна. Бас нөгөө огт им уудаггүй даралт ихсэж үзээгүй ч хүмүүс байдаг шүү дээ. Яг шинж тэмдэг нь юу юм болгоод өөрөө гайхаад ингээ маш хүчтэй өвдөд байна, толгой өвдөд байна, шилэн хүзээ өшөөд байна, дотор муухаараад байна, хил орооцолтоод байна. Тэгэх юм бол одоо өөрт чинь даралтны афрад байхгүй л байгаа бол төргөн төсөлмжөд дуудаж болно. Цаг алхал үзүүлнэ. Одоо баярын өдрүүдээр нийслэлийн төргөн төсөлмжийн төвүүд, дүүргийн имлгүүд, одоо өрхийн имлгүүд бүгд өндөржүүлсэн бэлэн байдал аваад ажиллаждаг учраас хаанч үзүүлэхэд тохиромжтой гэж болгож олно. Мөн нөгөө төгөр хоолны хордлого байна, наршилт байна тий. Наршилт бол гівгэн толгой хүчтэй өвддөг тий. Биеийн температур ихсэх, огөөдс хүрэх, бөөлж суулгах гэж шинж тэмдэг. Хоолны хордлоготой ойролцоо шинж тэмдгээр ирлээд хоолны хордлого нь юм уу, наршилт нь юм уу. Тэгэхээр энэ хүнийг наршсан л гэж үзэх юм бол эхний ээлжинд хэвтүүлэх нь жижиг 35 градус за 40
35-аас 30-35 градус өндөрлөөд хэвтүүлэх нь байна. Дараанд нь энэ хүнд одоо хүүтэнжийн толгой дээр нь 10-аас 15 минут тавьж өгөх нь байна тий. Дараачих нь хав халуун биш, хүүтэн биш, бүлээн шингээ эмийг баг багаар нь уулгаж эхлэх нь. Тэгээд эмнэлгийн байгууллагуудаараа эхний арга хэмжээ энэ бол эмчилгээ шүү л гэж хэлмээр байна да тий. Биднийг баг багт наршсан хүүхдүүдэд одоо нарны тусгалд тавьж бүлээсгсэн усыг уулгадаг байсан. Мөн тийм ус усанд оруулдаг байсан шүү дээ. Энэ арга ер нь хэр зохимжтой юм бэ одоо хэрэглэхэд? Одоо нэг хорыг хороор гэдэг нэг хундаг ороосон эмнэлгийн лого ч өөрөө хундаг ороосон могоо идэг шүү дээ. Тэгэхээр тэр нарны юу одоо туяа туссан халсан усаар ингээд хороод нэг арсаар нөгөө одоо жишээ нь бид нар ингээд арсаа химийн байцсан түлхээр ингээ хамгийн түрүүнд та усан цэвэр усан дугаагаараа гэдэг. Тэр хүний арс чи өөрөө хүнийг маш их хоргожүүлэх элемент байна. Тэгэхээр тэр наран туссан усаа сайхан эргээл нөгөө нэг хорыг хороор гэдэг шиг наран хүлээс усаараа ингээд угаагаал хордлогын арсныхын төвшөнд ингээд арс чинь ус нэвчээд ингээд орж байгаа шүү дээ бид нар. Тэгэл хордлогын тайлдаг байсан юм байна л гэж одоо уламжлалт арга тий. Одоо бол одоо бас бидний хувьд бол наранд ингээд одоо наршчих юм чинь гээд одоо ингээд байнд усаа бүлээлээд суурин амьдралтай бид нарт бас боломжгүй харагдчихэв тий. Магадгүй бас наршчлаа гэж бодож хамт гэртээ ирээ сайхан бүлээн усанд оруулаад сайхан бүлээн хүнжилт оруулаа хэвтүүлж явах болно. Олон хүн цугласан газар яг түргэн тусламжийг цаг аллуу хүрэхэд ер нь ямар хүндрэлүүд бэрхшээлүүд тулгардаг вэ? Мөн одоо иргэдийн хандлага ямар байдаг вэ? За зарим тохиолдолд одоо түргэн тусламжийн машинд зам тавьж өгөхгүй байх ч юм уу төвжирлийн үед бол маш их хүндрэл үүсэж байгаа харагддаг. Яг явган хүмүүсийн дунд буюу одоо стадион дээр ч юм уу хүүд олоо ходог дээр ч юм уу яг түргэн тусламж очиход ер нь бас ямар бэрхшээлүүд тулгард юм бол манайхан ч нэг үе одоо түргнийхээ машинд бол сайхан зам таваад өгч чинь тий. Дутахаа өгж байгаа машиндаас сэтгэл гаргаад одоо замаа тавьчих чинь дуудлага дуудсан хүмүүс маань хүртэл одоо би тодруулгаа сайн хэлж чинь тусалж чинь нэг үе одоо манай нийслэлчүүд бас соёл маш их суралцж байгаа. Яг бай магадгүй одоо 100% гэж батхад нэг 10-15% нь л одоо тийм одоо юу зан характер юм уу одоо машин зам тавьж өгөхгүй байх тий одоо хүйдлээ удагдаар ихэд машины урдуур мороор дайрах ч юм уу олон хүн ингээд шавах машин дуутай тохио өгөөд хаа сонсон сансар маш ховорхон түүнээс одоо бол бас тэр талаар эрсдэлгүй дээ ер нь бол боломж юм би одоо нэг л баярлаж яваа сайхан нийслэлчүүдэд тийм гэж муухай хэлмээр байна. Гэтэ манай нийслэлчүүд нэлээ их өөрчлөгдөж байгаа. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн эргээд нөгөө түргэн тусламж магадгүй өөрийнх нь их эцэгт нь хайртай хүмүүст нь үйлчлэх гээд явж байгаа тэр хүн мэдэхгүй. Гэхдээ тэр талаар бол эрсдэлгүй асуудал уу гэж харж байна. Яг эмнэлгийн автомашин тоног төхөөрөмж хүний нөөцийн хувьд бол одоо хүртээмж хэр байна бас тулгардаг бэрхшээлүүд байна. Одоо яг нийслэлийн түргэн тусламжийн төв дээр ярих юм бол нийслэлийн түргэн тусламжийн төв одоо 150 эмчж болооч одоо нийт эмч жолоо цэцлэн үйлчлэгээ явуулж байгаа хүмүүсийн тоогод 300 хавцаа тий 150 эмч хоногт бол 45-аас 55 одоо ачааллын үед л 55 одоо ер нь бол 50 эмч одоо нийслэлийн түргэн тусламжийн 6 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа 50 эмч 50 жолооч гэсэн үг эмч жолооч хоёр нэг баг болж 50 баг үйлчлэж байна гэж бодно. Тэгэхээр 24 цагаар тусламж үйлчлэгээ үзүүлээд 48 цаг би амарч ирээд дахиад 24 цагийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Хүний нөөцийн хувьд бол дутагтаад байгаа байхгүй. Бид нар одоо шин төгссөн боловсон хүчний ч гэсэн одоо сургаад, дадлагчуулаад, зөвлөөд ингээд одоо тэр хүнийг авдаг учраас хүний нөөцийн хувьд бол манай яг тийм дутагдaltaа салбар. Одоо манай ажлын хувьд л гайгүй. Тэгэхээр нэг ээлжинд дунджаар яг нийслэлд бол 50 эмч ажиллаж таах байна гэж ойлгож болно тийм. Тэгэхээр энэ бол хүртээмжийн хувьд бол хангалттай гэж үздэг. Ер нь бол олон улсын хотуудад бол одоо төвлөрсөн хотуудад бол нэг одоо хороо нэг машин байх жишээтэй тий. Одоо манай нийслэлд гэхэд л одоо хоногт 150-аас 200 машин үйлчлэх боломжтой юутай юм байна л да. Нэвтршилтэй хүн амын тоогийнхоо хувьд. Гэтэ яхаа манай байгууллагын хувьд одоо дээд боломжийг ашиглаад одоо цаашдад ч нэмэх л ах л да. Хот нэвтршилтэй хэсэг, хөдөлгөөний хэсэг, замын хөдөлгөөн одоо буурах одоо барилга байгууламж ихээр баригцантай холбоотойгоор хэсгэл байх гэхдээ ер нь бол нэг
55 бага ажлуулаад тэгээд доор минутын хүлээгдэл маань 60 минутын дотор хүлээгдэл маань яралтай дуулал маань 20 минутын дотор хүлээгдэл маань жил их тусан багасаа л байгаа. Ер нь илүү хурдан хүрдэг болж байна гэсэн үг тийм. Тэгээ бүр одоо хэмжээний одоо юуны үед томуудаас төвчөн тий бүр одоо хэмжээд өвчлөл маш өндөрсөн үед л манайх бол бага бол 50 бага 70 болох юм уу хэмжээгээр ихсгэнэ. Тэгээ уян хатна л байна гэсэн үг. Ер нь нэг өдөрт дунджаар хэд орчим дуудлагыг хүлээ авч очиж ажилладаг вэ? За манайх ч өндөржүүлсэн бэлэн яг ачаалттай үедээ нэг 2700-800 дуудлага. Зөвхөн нэг өдөрт үү? Тий. Одоо бол нэг 1500-600 дуудлага хоногт л шүү дээ. Тасралтгүй үйлчилж байгаа да. Тэгэхээр хоногт 2700 гэж таасаа хэллээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чин 50 эмч гэдэг чинь одоо нэг хүн дунджаар өдөрт хичнээн дуудлага 80 дуудлага гэсэн үг байхгүй тий. Тэгэл маш өндөр ачаалттай ажиллана. Тэгээд яг хоо хүлээгдэх юм байна. Эмч өөрөө дуудлага үнэлнэ, нэрмлэн тий. Надад ингээд миний байгаа барилт дээр 4-5 дуудлага зэрэг ороод ирэх юм бол бид 4-5 үлгийн зэрэг үзэн алийг би үзэх үү, алинд нь тусламж үйлчлэгээ нэг номерт үзүүлэх үү, алийг би 2 номерт үзүүлэх үү, алийг би 3-4 үзүүлэх үү, эмч өөрөө тэрийг эренбэ хийх юм байна. Эмч зохицуулагч эмч хоёр маань. Одоо нийслэлийн дөрвөн тусламжийн төв маань хаавал дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сонгой архаан дүүрэгт нийслэлийн дөрвөн тусламжийн төвийн салбарууд барилж байгаа. Баянгол Сүхбаатар дүүрэгт маань төвийн салбар баад ингээд ерөнхий 5 салбартаагаар үйл ажиллагаа цаг адалгүй хүргэж байгаа. Салбар байгуулагдаад байршаад байна гэхээр хаа байсан хотын төвөөс эндээс хаан уул дүүргийн нисхийн дуудлага хэдэн минутын дараа очих уу? Хаан уул дүүргийн яармгийн эмнэлгийн уртл байрлаж байгаа байр салбараасаа хэдэн минутын дотор очих уу гэд ялгаатай байгаа. Намайг 2010 онд анх хэмч болоод турганд очиж явахад бид нийслэлийн төвөөсөө гардаг байсан. Тэгээд яармгийн дуудлага, нисхийн дуудлагууд ч хотын төвөөс явдаг байсан тий. Тэр үед дуудлагын тоо бага байсан, өвчлөл бага байсан. Одоо бүр дуудлагын тоо маш их, өвчлөл их, хавдар их. Одоо би одоо энэ байгууллагт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд гэж хэлэхэд улам л өвчлөл хүндрээд байгаа. Тэгэхээр эрсдлүүд их л байгаа гэсэн үг тий. Тэгээ нийслэлчүүд манай замаа сайхан тавиад өгдөг болсон. Тэгээд нэг хүний ард байгаа ганцхан эмч биш, ганцхан жолооч биш. Зам тавиал өгж байгаа нөгөө иргэн жолооч та бас нэг хүн ингэж авраад байгаа шүү гэд би чинь сэтгэлээсээ хэлмээр байна. Баярлалаа бас хэлмээр байна. Одоо дөнгөж сая ч гэсэн доор түргэн тусламжийн машины дууц тохио өнгөрөөл гудамжаар яваал өнгөрж байгаа нь сонсогдож штэ тийм ээ. Одоо нийслэлд түргэн тусламжийн хэдэн салбар төв ажиллаж байна вэ? 5 салбар төв ажиллаж байгаа. Хол байршлуудад гэсэн үг тийм ээ. Баянзүрх дүүрэг, хаавал дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сонгон архын дүүрэг, Төвийн дүүрэг гэсэн 5 салбар ажиллаж байгаа тийм. Тэгэхээр дуудлагаас хамаарат хамгийн ойр салбараас очно. Хамгийн ойрхон салбараас л хамгийн боломжтой. Одоо манайх чинь нөгөө GPS гэд харагддаг болсон. Би одоо гэмтлийн эмнэлэг рүү хаан уул дүүргээс өвчтөн зөгөөд явж идэл гэмтлийн эмнэлэг тийм ойролцоох байранд юм уу тэнд маш том хэмжээний ост гарлаа гэхэд миний GPS-ийг маань зохицуулагч маань харах нь шүү дээ тий. Тэгээд наа хүний оруулагч хажуучин дуудлага байна шүү гэд би заавал хаан уулын дуудлага үзнэ гэхгүйгээр хамгийн ойрхон тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа баг хаан явж гин тэрийгөө оруулах бүрэн боломжтой. Заавал одоо тэндээс ирнэ гэсэн юм бол байхгүй. Ер нь бол тэгээ яралтай дуудлагуудаар 20 минутын очлт 20 минутын дотор л бид нэр очсон байх хэвээр яралтай дуудлага гэдэг маань амьд хэлсэн одоо хүний амьнаас ирсэхэд бэлэн болсон тийм дуудлагууд гэсэн үг байхгүй. Одоо өндрөөс унах байна. Одоо усанд живэх байна тий. Цусаа бөөлжих байна. Зүрхний шиг дээсүүд байна. Харвалдууд байна. Хахалдууд байна. Их барихын тусламж үйлчлэгээтэй эмэгтэйчүүдтэй холбоотой бүх төрлийн цус алдалтууд байна. Одоо хэвлийн магадгүй л сая битээр нойрлж байгаа гэдэг хилээд байгаа нойрлцохоо өрөслөө зүрхний шиг дээсүүд ингээд чэжний хөндийн өрөслүүд гавал тарих дарангуулгадах гэдэг зөндөө яралтай дуудлагууд байгаа тийм. Тэгэхдээ цаашдаа энэ 20 минутын хугацааг одоо улам бовсгох зорилттой тийм жилийн жил манайх одоо эрдэм шинжилгээний хурал хийгээл энэ дээрээ бид нэр энэ жилд хэдэн минутаар бовсгож чадлаа гээл тэгэл одоо антиссэн хөхрөмтэй дуудлага хэдийг нь авраад байгаа юм тий. Одоо Монголд ч одоо гинтийн нас оролтууд амар их болчихсон.
Тэгэхээр тэрний хэдийг нь аварсан, хэдийг нь үнэхээр аварч чадаагүй гэдэг одоо тоо судалгаанууд хүртэл харагддаг л да. Тасаа хэлээ гинтийн нас баралтууд ихслээ гэж энэ магадгүй одоо гинтийн нас баралт тохиолдсны дараа шүүх шинжилгээний дүгнэлт гараад ямар шалтгаанаас вэ гэдгийг нь бүртгэлжүүлж статистикт тусгаж байгаа ах тийм ээ. Тэгэхээр тэр тоо мэдээлэл ер нь танаа төв дээр ирдэг үү? Хэрвээ тийм бол гинтийн нас баралтын одоо дийлэнх шалтгаан тохиолдол нь юунаас олж тохиолдоод байна вэ Монгол улсад? За Монгол улсад зүрх судасны холбоотой өвчлөлттэй холбоотой зүрхний шигдээсүүд, зүрхний хэм алдалтууд, тэгээд цус арга хөвчин гинтийн нас баралтуудад маш их илбэг тохиолдож байна доо. Одоо энэ тоо судалгаа, таны асуусан тоо судалгаа статистик эднэр бүгдээрээ одоо нарийн байгаа нийслэлийн эрүүл мэндийн газар одоо өдөр болгоно мэдээлэлээ, сар бүр мэдээлэлээ, жил бүр мэдээлэл одоо яг надад ингээ үзэгчдэд танилцуулт ихэд яг тоо мэдээлэл яг надад бэлтгэсэн юм бол байхгүй. Гэхдээ дийлэнхтэй зүрх судасны өвчлөлүүд шалтгаалж байна тийм ээ. Тэнцний даралт ирэх өвчнөөс шалтгаалж, зүрхний шигдээсээ шалтгаалж, гинтийн нас баралтын тоо, осол аваараас шалтгаалсан гинтийн нас баралтын тоо ихсээд байгаа юм. За одоо түрүүн тусламжийн төв очоод газар дээр нь ажиллаад шийдвэрлээд дараагийн шатлалын эмнэлэг рүү хүлээлгэж өгөөд эрүүл мэндийг нь аврах үйл ажиллагаа хийж байгаа тийм ээ. За энэ болгон дээр одоо тохиолдлуудын тоог бүртгэлжүүлж явж байгаа ах тийм ээ. Тэгэхээр үүнээс улбаатаагаар одоо нийгмийн эрүүл мэндэд нийтээр нь анхаарах хуйц одоо зөвлөмж зөвлөгөөг өгөх уялдаа холбоотой тийм ажлууд байдаг юм болоо. Одоо тухайлбал одоо нийслэлийн төрийн тусламжаас гарсан статистик мэдэн дээр тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн одоо яг эмчнэр гэх юм уу яг ийм төрлийн одоо асуудлыг хариуцсан хүмүүс нь за ер нь нэг ийм төрлийн мэдээлэл сурталчилгаа аяныг илүү түлхүү иргэдэд хүргэх юм байна гэдэг ийм эргэх холбоо байдаг болов бодлогын хувьд ер нь яаж явах вэ? Байдаг бах уу? Тэр нийслэлийн эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн маань хариуцж байгаа ажиллаж байгаа. Одоо тоо нарийн судалгаа одоо манайхан ч нэг нийслэлийн төрийн тусламжийн төв гэсэн албан ёсны пэйжээрээ дандаа иргэдэд дандаа зөвлөмж, заавар зөвлөмжийг тасралтгүй хүргэж байгаа. Ер нь бол тухайн үедээ холбоотой, угаарын хийтэй холбоотой, хоол хүнсний хордлоготой холбоотой тий одоо цас одоо өвлийн уйлралд болоод цас мөс салтаргаа ихсэнтэй холбоотой одоо тийм бол дандаа л тухай бүрдэн л одоо зөвлөмжийг одоо ягштал гаргаж байгаа байгуулагч тий. Тэгэхээр тийм байл байх уу? За та бүхэн ярилцлага дуусахад 8 минут үлдсэн байна. Энэ хугацаанд одоо ярилцлагын туршид дурддагдаагүй ч юм уу? Аль эсвэл иргэдэд зайлшгүй сэрэмжлүүлэх шаардлагатай онцгой чухал мэдээлэлүүд байвал та бидэнтэй суулзах цаг байна. За өнөөдрийн энэ ярилцлаганд урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээд нийслэлийн төрийн тусламжийн төвийн эмч жолооч нарчин одоо нийслэлийнхээ иргэдийн одоо эрүүл мэндийн манай цаг наргүй явж байгаа. Цаг наргүй зүтгэж байгаа. Тэгээд хэнийг нь ч ялгалгүй хэнийг нь ч одоо хохироолгүй үйлчлэхийг бид нэр боддог. Биднэрт хамгийн одоо чин сэтгэл гаргаж одоо биднэрт зам тавьж өгдөг нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх хүмүүстээ явган дорчигч бүх хүмүүстээ баярлалаа. Төрийн тусламжийн үйл ажиллагааг ойлгож, ухаарч мэдэрдэг иргэдтэй баярлалаа. Мөн одоо төрийн тусламжийн төвтэй хамтран ажилладаг тийм гэнэт асуудлын төв бүх одоо улсын болон одоо өрхийн эмнэлгүүдтэй эмнэлгүүдийнхаа хүлээн авах болон амьлуулах сурталчилгаан үйлчилгээ үзүүлдэг одоо хүлээн авах эмчнэр, яралдаагийн эмчнэр, сэхэний эмчнэр одоо унтуулгын эмчнэр одоо жинхэнэ одоо халуун цог дээр нь ажилладаг гэж ярина тийм хүмүүстэй одоо баярлалаа гэж хэлье. За тэгээд биднийг ойлгодог, бидэнтэй ирэлдэг, харьцдаг, биднэрт одоо чин сэтгэлээ зовлонгоо жаргалаа бүх юм ануулгүй харьцдаг нийслэлчүүдэд баярлалаа. Сайхан одоо наадамлаараа, эрсдэлгүй наадамлаараа та нар минь гэж одоо хэлмээр байна да. За төгсгөлд би нэг асуултыг бас асууя гэж бодлоо. Техник, тоног төхөөрөмж одоо баазын хувьд ер нь дуудлаганд явж байгаа эмчнэр маань хэр хангалттай тоног төхөөрөмжтэй им тариатай одоо хэрэглэгдэхүүнтэй явдаг юм бол цаашид анхаарах шаардлагатай ч юм уу нэмэгдүүлэх шаардлагатай за үүн дээр нэг арай илүү анхаарал өгөөсөө гэсэн салбарын хувьд одоо салбарын хувьд үүн дээр илүү их анхаарал өгөөсөө гэх юм бол
машиныг нэмээд өгөөч. Машин нэмээд өгөхөд манайх тэртээ одоо бага нэмээд өгнө тий. Болгосон хүчин маань одоо нөөц маань байгаад байгаа. Одоо манай түргэн цэцлэмжинд үйлчилж байгаа машин болгон одоо дефибриллятортай, цэр сорруулах аппараттай, хүчил төрөгчийн аппараттай, одоо амьсгалын аппараттай гэдэг амьд эссэн тусламж үйлчлэгээ үзүүлэхэд ер нь эмчит юу хэрэгтэй байгаа нь тэр болгон байгаа машин дотор байгаа. Тэгээд тэрүүгээ хэрэглэх үедээ л хэрэглээл тэгэл хэрэгжилж байгаа болохоор л үр дүн өгжил одоо хөхөрөмтэй амьд тэнсэн одоо амьсгал зүрх зогсож байгаа хүнийг амьдруулаа цаашаага дараагийн эмнэлэгтээ одоо бүлэглээ халуун бүлээ атгуулад өгнө гэдэг чинь одоо бид нэр яг үндсэн ажил шүү дээ тий. Тэгэхээр би одоо түргэний машиныг нэмээд өгөөч л гэж хэлэх гээд байна. Машин нэмэгдчихвэл хүний нөөцөл хангалттай байгаа гэж бодох уу? Ер нь бол бас манайх бол автобазын шинжилэл хийгдэж байгаа. Тийм учраас бас цаашид л нэмэх шаардлагатай байна. Тийм магадгүй өнөөдөр 50 машин биш, 60 машин биш нэг 100 машин үйлчилждэг болвол гэл. Тийм эмнэлгийн одоо эм тариатай холбоотой дутагдсан гочигдсан юм бол байхгүй. Амьд эссэн тусламж үйлчилгээтэй холбоотой эм тариа бүгд байгаа. Тасарсан юм бол байхгүй. Тийм л энэ да. Одоо мөн баяр наадмын өдрүүдийн бэлтгэл бол бүрэн хангалтсан гэж үзэж байна. Нийслэлчүүдтэй нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, жолооч баг хамт олон үйлчлэхэд бэлэн байгаа гэж хэлмээр байна. Нэг эрсдлийг бас одоо зайлшгүй бас ярьж асуухгүй болохгүй байна. Сүүлийн үед хотхон болгон одоо хаалттай, хашаатай, хашлахтай болсон, орц болгон кодтой болсон. Тэгэхээр яг энэ бэрхшээл ер нь яг ажил хийхэд хэрэг саад учруулж байна. За нөгөө талаасаа одоо дамнуурахтай лифтээр явах боломжгүй байдаг ч юм уу тий. Аварын шатнуудынхаа тэр хаалгуудыг нь бүгдийг түүхчихсэн байдаг ч юм уу. Гэх мэтчлэн одоо эмч эмнэлгийн байгууллагаас шалтгааллахгүй саад бэрхшээлүүдийг ер нь яаж шийдвэрлэдэг юм бол энэ дэр мөн та уриалаа хэлж өгөөч. Манай байгууллагаас толгойн өвчин тий. Яаралтай гэлс яваад очдог хаалт нь онгоохгүй. Тэгэхэд би хаалтнаасаа цаашаа 500 м, 600 м, километрч гүгээд очих байр байна тий. Тэгэхээр одоо энийг л одоо нийслэлийн засаг дарга маань энийг л одоо бүр ягштал түргэний машин очихсоход ямар ч хаалтна гэж хонгодгол болгоод өгч. Тэр би уучийн сэтгэлээсээ хүсэж байна. Бидний тусламж үйлчилгээ цаг алдагдуулдаг хамгийн их одоо бүр одоо стресс үлдэг гэх юм уу? Өөрсдөө шалтгааллахгүй хүчин зүйлээ шүү дээ тийм ээ. Шалтгааллахгүй стресс үлдэг юм ерөөсөө л энэ асуудал байхгүй юу? Тийм. Тэгээд бусад асуудал нь бол гайгүй дээ. Аварын шат дээр ч юм уу лифтэн дээр бас стандарт одоо хангадаагүй тохиолдлоос болоод байлгүй ах уу цагаалт зүйлүүд бас их байгаа тийм ээ. Аварын шат бид нар ч одоо бас зарим хүн түнээ бол тэр болгон тэрэгэн зэр дээр суугаад ингээд яваадахгүй. Нарийнхаа хаашаага нэг 80 см лифтэн дотор тий 80 см квадрат лифтэн дотор бид нэр хүнээ ингээд насилгтад явах ямар ч боломж байхгүй. Тэгэл 16 давхар байд юм уу 20 давхар байд юм уу тэр хүнээ бид нэр ингээд шатаар ингээд зөөдөг. Зарим ингээд зөөгөөд шатны эргэлт хийж яхад хүртэл одоо барилгын нөгөө нэг стандартшил байхгүй болоход маш эвгүй штэ хэцүү. Ятгахнаа энийг нэг зөв хийчихгүй яасан болдоо л гэж харамсаал тэгэл боддог л доо. Манай монголчууд ч их сайхан сэтгэлтэй. Би одоо эмч хүний хувьд бас хүнд дуулган дээр ороод өвчтнөө даахгүй юм тий жолоочтойгоо хойлохноо юм уу өөр ар гэрт нь одоо ингээд өргөлцөх хөнгүү байх одоо шөнийн 3 4 цаг болж байна гэж ботход хажуу талын айлууд одоо орц хороолол одоо байшаа хороолол хаалга тогшоод түргэний эмч байна надад ингээд хүнд хүн өргөлцөөд өгөх боломж байна уу гэд тэгэхэд чинь ямар ч хүн ямар ядаргаатай юм бэ шөнийн нойр юм сэрэгчлээ штэ гэж бохинддаг тэглгүй яах вэ би нөхрөө дуудаад хайгүйгээ дуудаад би хувцас өмсөд гараа гэд бид нар нийслэлчүүдийнхаа тэр сайхан сэтгэлдээ чин сэтгэлээсээ баярлалдаг өдий батал нэг ч хүн чи миний ингээд яагаад хаалгыг балвж байгаа намайг нойрноос сэрэгчлээ гэж уурладаггүй нийслэлчүүдтэй баярлалаа гэж хэлээ да. За маш их баярлалаа. Тэгээд нийслэлийн түргэн тусламжийн төвийнхэн маань 5 салбартайгаар өдөртөө нэг 70-80 эмчтэйгээр өдөрт зөвхөн одоо 2500 600 орчим дуудлагад хүрч ажилладаг юм байна. За тэгээд тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгсэл одоо хэрэглэгдэхүүн бэлтгэлийн хувьд бол баяр наадмын өдрүүдэд хангалттай сайн бэлтгэгдсэн гэж бид бүхэн ойлголоо. Тэгээд баяр наадмын өдрүүдээр гарч болох эрсдлийн талаар одоо бидэнд анхааруулж мөн өөрсдийн ажил мэргэжлийн
талаар бас сонирхолтой тоо баримтуудыг, мэдээллүүдийг хуваалцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Олон хүмүүсийн амь насыг аварч бас амьдрах одоо хугацааг нь уртсгаж буян үлдэж яваа та бүхэндээ бас дахин талархал илэрхийлье. Мөн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та нартай ч гэсэн ажлын амжилт хүсье. Тэгээд нийслэлчүүддээ үндэсний их баяр наадамаа эрсдэлгүй амар амгалан тэгээ сайхан баярлаарай гэж та хэдтэй чин сэтгэлээсээ зүгээр үндэслэмжийн төвийн нэгэн эмчүүд хүргэж байна. Тэгээд баяр наадамаа сайхан тэмдэглээрэй. Энд хотод сайхан надараа гэж хэлээ. За та бас сайхан надараа баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдөр баяр наадмын өдрүүдээр гарч болох эрүүл мэндийн эрсдлийн талаар за мөн зуны уйлралд, за мөн одоо жилийн дөрөв уйлралд зөнхлөн тохиолддог аюул ославаар бөгөөд одоо эрүүл мэндийн байгууллагад ханддаг иргэдийн дуудлага мэдээллийн талаар өнөөдрийн чөлөөт ярилцлага дээр нийслэлийн төрийн төсөлмжийн төвийн ахлах зэрэгтэй эмч тунгалагтай ярилцлаа. За энэ ярилцлага Монгол телевиз болон терминалийн пэйж дээр хадгалагдсан мөн YouTube хуудсанд чөлөөт ярилцлага гэсэн терминал нэгтгийг суг руу оронгууд чөлөөт ярилцлага гэсэн плейлистийн хамгийн сүүлийн ярилцлага болон байрших болно. Та бүхэн тэгээд энэ ярилцлагыг үзээд магадгүй танд хэрэгтэй мэдээлэл авах юм бол цааш нь түгээгээрэй. Өнөөдөр бид нийслэлийн төрийн төсөлмжийн төвийн ахлах зэрэгтэй эмч тунгалагтай ярилцлаа. Эх 7 хоногт иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.